нийтийн эзэмшлийн талбай дээр хардаа нөө скутерүүд бол мопедууд бол нэлээд төвөгтэй байдаг те. За одоо тэр нь ч одоо дүүрч гэх юм уу гэхэд хардаа энэ нэмээд ийм тавцсан барьсан. Энэ нь бол шүү дээ те. Яг энэ маш олон хүмүүс явдаг. Өглөөд энд маш олон хүмүүс явдаг хэсэг өгөхгүй. Тэгээ би энэ дээр юм гагнаад байгаа юм багч бодохгүй нөө юм засч масаад ч юм уу те. Тэгээд энэ дээр тавьдаг самбар мамбар гагнаад байгаа юм багч бодсон шээ. Энэ дээр зүгээр юу хийж штт. Ийм тавцсан хийж штт. Тэгээ бүр ингээ гагнаад шал тавиад дуусгаж штт. Яг битээ харуулах гэхээр энд хүмүүс их байгаа болохоор хүмүүсийн царай морь орчих гэх те. Ийм баймааргүй байна. Нийтийн эзэмшлийн газар. Тэгээ нийтийн эзэмшлийн газар дээр ингээд дамнуулаад ийм өндөр шат мот барай очиж байгаа юм. Тэгээ уул нь энэ дээр үеийн зургууд байдаг шүү дээ. Яг энэ Номын сангийн Е-хавийн зургууд байдаг. Айгүй чөлөөтэй байсан. Тэгээ тэн дээр ингээд том барилгууд, өндөр барилгууд барьсан. Тэгээ бүр нэмээд ингээд ийм юм хийгээд байгаа нь ерөөсөө бас олон нийтийг бодох хэрэгтэй байна. Энэ арай л юм биш үү те. Хотын удирдлагууд, иймэрхүү юмыг одоо зогсоомоор байна.